Монголын нууц тавчаа. Нэгдүгээр бүлэг. Тэмүүжний уг гарал ба бага насны үе. Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртчөн гэрги Гуамарлын хамт Тэнгис далайг гитэлж ирээд онон мөрний их Бурхан халдун ууланд нутаглаж Бат цагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ. Бат цагааны хөвүүн Тамаач, Тамаачийн хөвүүн Хоричаар мэргэн, Хоричаар мэргэний хөвүүн Уужин буурал, Уужин буурлын хөвүүн Салхачуу, Салхачуугийн хөвүүн Их нүдэн, Их нүдний хөвүүн Шин сочи, Шин сочийн хөвүүн Харчуу, Харчуугийн хөвүүн Боржигдай мэргэн бүлгээ. Боржигдай мэргэний гэргийн Монголжин гуай, түүнээс төрсөн хөвүүн Торголжин баян. Торголжин баян Борогчин гуай гэргийтэй, Боролдай Суялби гэдэг залуу зарцтай, Дайр бор хоёр хөлөгмөртэй бүлгээ. Торголжин баяны хөвүүн Дуваа сохор, Добу мэргэн хоёр бүлгээ. Дуваа сохор Магнай дундаа ганц нүдтэй, гурван нүдлийн газар харах бүлгээ. Нэгэн өдөр Дуваа сохор Добу мэргэн дүүтэйгэн Бурхан халдун уулан дээр гарав. Дуваа сохор Бурхан халдун дээрээс харвал түнхлэг горхин руу нэгэн бүлэг иргэн нүүж айсвэ. Дуваа сохор өгүүлрөв. Тэр нүүдлийн иргэний дотор тэрэгний мохлогийн өмнө нэг сайхан охин сууж явна. Хүний гэргий болоогүй бол Добу мэргэн дүү чамд гуйж гэргий болгоё. Ингээд түүнийг үзүүлэхээр Добу мэргэн дүүгэн илгээв. Добу мэргэн тэр нүүдэлд хүрч охиныг үзвэл үнэхээр алдартай гоо сайхан охин бөгөөд хүний гэргий болоогүй ажээ. Нэр Алангуа гин. Алангуа Добу мэргэнд ирээд Бүгнүтэ, Бэлгүнүтэ гэдэг нэртэй хоёр хөвүүнийг төрөвлөв. Добу мэргэнийг үгүй болсныхоо түүний гэргий Алангуа бэлэвсэн бөгөөтөл Буха хатаги, Бухату салжи, Бодончар Монхог гэдэг нэртэй гурван хөвүүнийг төрөвлөв. Урд Добу мэргэнийг амьд бүхий цагт төрсөн Бэлгүнүтэ, Бүгнүтэ хоёр хөвүүн их Алангуагаас ичнээ хэлэлцсэн. Бидний их ойр төрлийн эрхтэй хөнгүй ба яргүй бөгөөтөл энэ гурван хөвүүнийг төрөвлөв. Гэр дотор ганц Малик Баяу Довгийн зарц хүн байна. Энэ гурван хөвүүн түүний хүүхэд биз гэж эхээс далд хилцхийн Алангуа мэдээд хаврын нэгэн өдөр хоньны хатсан мах чалж Бэлгүнүтэ, Бүгнүтэ, Буха хатаги, Бухату салжи, Бодончар Монхог таван хөвөндөө нийдүүлээд тэднийг зэрэгцүүлэн суулгаж хүн бүрд нижээд мөс буюу сумыг хуглагж өгвөл амархан хугчиж орхив. Бас тав мөсийг нийлүүлж баглаад хуглагж өгвөл тавуулаа дараалан оролдож хугалж чадсангүй. Үүнд Алангуа ихэн өгүүлрөв. Бэлгүнүтэ, Бүгнүтэ та хоёр намайг энэ гурван хөвүүнийг яахан төрүүлв? Хэний хөвүүд бол гэж сэжиглэн хэлэлцэн. Сэжиглэх тань зөв. Гэвч та нар учрыг мэдэхгүй байна. Шөн бүр цагаан шар хүн гэрийн өрх дотгоор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл миний хэвлэлд шингэх бүлгээ. Тэр хүн гарах нар сарны хилээр шар нохой мэт шармалцаар гарч олно. Дэми яахан өгүүлэн та түүнээс үзвэл Тэнгэрийн хөвүүд биз. Хар тэргүү түнтэй адилтгаж яахан болно. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ.